За сангийн сайдын хариултыг сонсохлоор зөвхөн засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт орж байгаа учраас л төсөв тодтогч байгаа юм уу? Гэхдээ өөр шаардлага гэж гараагүй юм уу? Гэхдээ ерөнхий сайд төсвийн алдагдал одоо нэлээд том тоо илнэ лээ шүү дээ. Тэгээ төсвийн алдагдал чи өөрөө хамаагүй байгаа юм уу? Болоогүй байна л да. Дээрээс нь энэ валютын ханш үес замаа алдлаа шүү дээ. Төсвийн алдагдал одоо үнэхээр би гэж хэлэхэд хэцүү юм да. Бид хичнээн удаа ярьлаа. Хэдэн жил ярьлаа. Мондог байгаа тичнээн тонн үүрс гарганаа л гэдсэн. Тэгэл чаднаа болно л гэж төсөв алдагдaltaгүй л гэдсэн. Тэгээ ерөнхий сайд өчигдөр болоо уржтэр илүү ирж ил шүү дээ. Тэгээд зөвхөн одоо засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний төлөөлөл төсвийн тодтоглоор орох гэж байгаа гэдэг ийм хариулт бол хитрхи бие тоосон байдалтай байна да. Би бол энэ засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн дээр бол яамдуудын тоог цөөрүүлж байгаа, энэ төрийн албаны цомхон болгох гэж байгаа зөв маш сайн дэмжиж байгаа. Тэгээд ийм байдалтай энэ бол болохгүй л дээ. Төсвийн алдагдал чи ингээд бүр замаа алдлаа шүү дээ. Экспорт чи ямар болж байгаа вэ? Бодит байдалтайгаа эвлэрэхгүй юм уу? Бямбцаг сайд одоо энийг бол одоо сайн мэдж байгаа шүү дээ. Бодит байдлаагаа эвлэрээд одоо энийхээ яахгүй бол одоо намар одоо энийг бүр гүйцэхэ болох нь тэр бүр одоо тэндээ тулж ийж одоо төсвийн тодтогол ийм экспортынхаа асуудлыг ярих ийм байдалд хүрэх нь л дээ. Олон гишүүд хилээд л ах шиг байл л дээ. Сонсохгүй байх шиг байна. Тэгээ гадаа чи юу бол одоо иргэдийн худалдаа авах чадвар ямар байна? Аж ахуй нэгжүүд чинь одлон урьдчинтайгаа харьцуулахад ямар байна? Юмыг хийж дуусгаж үзээгүй хүмүүс мэддэггүй юм л та. Зөвхөн сонссон хүн, ер нь бол юмыг сонсчоод хүн туулаагүй хүн бол мэдэхгүй шүү дээ. Тэгэл ном зохиолоос уншсан юм уу, багшаар заалгах чи тэрийг бол одоо тэр бол бот байдлаа шал өөр асуудал та. Улс орны байдал бол үнэхээр хүнд байна шүү дээ. Тэгвэл зөвхөн тэгэл засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт орсноос төсөв тодтогч байгаа гэдэг үнэхээр хангалтгүй байна да. Уул нь би бол одоо засгийн газрыг одоо бүх талаараа дэмжиж ажиллана. Бүх талаас нь дэмжиж ажиллахыг хийж. Санал хийсэн үү асуулт уу? Санал уу? Альны. За хоёрдугаар хэсэгтээ холбогдвол